Ер нь бол ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад бол шүүхүүд бол цахимаар шүүх хуралдааныг явуулаад бол эхэлсэн байгаа. За цаашаа үргэлжлээд бол энэ шүүхийн байгууллага бас цахимжилтыг нэлээд эрчимтэй хөгжүүлж байгаа учраас ирээдүйд бидний цахим технологиг хэрэглэдэг, ойлгодог ийм хуульчид хэрэгтэй. Тийм учраас Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хороо за энэ legal guide хуулийн фирмтэй хамтраад энэ одоо жил бүр оюутнуудын дунд одоо зохион байгуулагддаг энэ шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг энэ жил анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр цахим хэлбэр ихээр яг яах вэ гэхээр ерөөсөө нөгөө оюутнуудын мэтгэлцэж байгаа тэр хэрэг кейсийн материалыг файлаар цахимаар өгчих. Тэгэхээр оюутнууд цахим хавцас тэрэг цахим нотлох баримтыг цахим орчинд нь үнэлж дүн шинжилгээ хийнэ гэсэн. Тэгээд одоо шүүх хуралдааныг бол цахимаар оролцож ингэж одоо энэ мэтгэлцээний ур чадвараа сайжруулах ийм нөхцөлийг олгож байгаа. Энэ хувийн шүүхийн байгууллага цахимжихад энэ ганц одоо шүүхийн юм уу прокурорын ганц нэг байгууллагын асуудал биш, ганц нэг албан тушаалын асуудал биш. Энэ бол бүхий л төвшөндөө ингээд бүгд адилхан одоо энэ сэтгэлгээгээ өөрчилж ийж за ингээд бүн төсөв хөрөнгө хүний нөөц гэдэг ингээд маш олон асуудлаас одоо хамаарат энэ одоо цахим шилжилт хурдан явагдах юм уу удаан эсвэл бүтлгүүтх юм уу гэдэг нь бол хамааралтай. Тэгэхээр бидний зүгээс бол ирээдүг бол гэрэлтэй харж байгаа. Цахимаар болж байгаа нь илүү төвшөлтэй санагдж байгаа. Өмнөх болж исэн одоо шүүхийн мэтгэлцээнүүд дандаа танхимаар болж исэн. Тэгээд одоо 2025 оны шүүхийн мэтгэлцээн маань цахимаар болж байгаа нь миний хувьд бол маш төвшөлтэй технологитой давуу талтай болж байгааг санагдж байгаа. 8 сургуулийн 12 баг оролцож байгаа гэдэг үднээсээ бас бүгд маш өрсөлдөөнтэй байх бах. Бүгд тэгээд чатлаараа л болох бах та. Хичээх бах. За мэдээж манай сургуулийн хувьд болохоор оюутнуудаа маш сайн бэлдэж байгаа. 2 баг оролцож байгаа. Тэгээд маш сайн бэлдэж байгаа. Жил болгоно уламжлал болдог. Одоо хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрмжид шүүхийн мэтгэлцээний тэмцээн буюу mock trial гэж болдог. Энэ нь болохоор яг сургууль болгоноос нэг баг яг шүүх хуралдааны танхимд оролцдог байсан бол энэ удаагийн болохоор цахим шүүх 2025 mock trial гэдэг нэрийн хүрээнд ор явуулж байгаа айгүй онцлог гэж харж байгаа. Юу вэ гэхээр бид нар өмнө дандаа л ингээл цаас эргүүлээл тэ шүүх хуралдааны танхимд мэтгэлцдэг байсан бол бид нар одоо 21-р зуунд амьдарч байна. Техник технологи хөгжиж байна. Энэ хүрээндээ бид нар одоо хууль зүйн ихтэй сургууль сурж байгаа оюутан бүр одоо төгсөөд хуульч болно, өмгөөлөгч болно, шүүн таслах ажиллагаанд одоо ямар нэг байдлаар оролцсон тэр үед одоо цахимаар шүүх хуралдаанд оролцвол яах вэ гэх тэр тулгарх бэрхшээлүүдийг одоо яг ингээд оюутны ширээний ард байхад одоо яг мэдэх боломжийг олгож байгаа болохоор энэ тэмцээн айгүй ач холбогдолтой гэж харж байгаа.